Гэхдээ олон улсад байгаа жишг бол түр ясаа миний яриад байгаа концептэлтэй. Одоо манай Аазтаа гэж ярихад бол үлдсэн ганц уран бол Бангладеш лах юм нэг зээлийн мэдээлэл сангийн тогтолцоонуудыг хатуугаар барьдаг. Харин бусад улс орнууд одоо зах зээлийн эзэн засаг шилжээд олон жил болсон болохоор илүү уян хатан боловсронготой болсон. Ийшэл бид шийдэх хэрэгтэй. Тэгжээж одоо санхүүгийн хүртээмж нь ард иргэд болно, аж ахуйн нөхцөлд илүү болно. Үүнийгээ дагаад эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ. Бас нэг чухал зүйл нь бол бид нар энэ бас нэгдүгээр орлогын тасалдсан иргэдээ ярьж байгаа. Хоёр дахь нэг зүйл нь бол тэгвэл санхүүгийн асахлах бацтай иргэд байгаа. Аж ахуйн нөхцөл байгаа. Байнгын одоо зээлээ цагтан төлдөг. Хариуцлагатай тийм. Тий, хариуцлагатай иргэдээ урамшуулдаг систем байхгүй юм чи. Тэгэхээр тухайн иргэд зээлийн нөгөө нэг оноо нь өндөр болохоор илүү одоо урт хугацааны бага хүүтэй барьцаа нэх хэмжээ нь бага тийм зээл рүү орох тийм харьцааг нээж өгч байгаа. Зээлийн хүүтэй холбоотой асуудлыг хоёлаа нэг дурдаад өнгөрөх нь зүйтэй байх гэж би бас таны байр суурийг сонсъё гэж бодлоо. Яагаад гэвэл та чинь Төв банкны ясны дэргэглэгчээр ажиллаж исэн үний хувьд яг энэ багны харилцаа яаж яваад гэдгийг бол маш сайн мэдж байгаа учраас би танаас сууж утсан. Зээлийн хүү бууруулах, стратеги боловсруулах ажлын хэсэг байгуулагдчихсэн Төв банкн дээр тэндээс одоо стратеги боловсруулаад бодлогоо засгийн зургийн хурал дүргэн бариад явсан. За араас нь хөрөнгө оруулалтын банкны тухай хууль улсын хурал дээр орж ирж ирсэн. Ер нь ингээд нэг энэ банк санхүүгийн байгууллагуудтай холбоотой гадны банк оруулж ирэх, өөрсдийнхөө арилжааны банкуудын үйл ажиллагаанд тохируулах хийх асуудлуудыг эрх зүйн зохицуулалт оруулж ирэх болгоомд цаад санаа дандаа зээлийн хүү бууруулах асуудлыг хөндөж ирдэг шүү дээ. Тэгэхээр манайх үнэхээр одоо өндөр хүүтэй тэгээ арилжааны банкуд нь нийт аж ахуй нэгжүүдээ зээл авж байгаа иргэдээ шулсан одоо тийм монопол системтэй яваад идэх юм уу? Та энэ дээр яг нэг тодорхой байр суурь илэрхийлээч. Зээлийн хүү яаж зээлийн хүү өндөр гэдэг нь бол бид нэр бүгдээр юм яж байна нууц биш. Харин энийг яаж бууруулах уу гэдэг нь гол асуудал хэрэгжиж байгаа юм. Ямар аргачлалууд байна гэдэг. Тэгэхээр бид нэр суур шалтгааны дүншлэх хэрэгтэй. Яагаад манай зээлийн хүү өндөр байна гэдэг. Одоо тэгж харахад бол хамгийн үндсэн шалтгаан би бол нэг тайлбарж өгье л да. Аль болохоор одоо эдийн засгчдын болон санхүүгийн хэл ярихгүй тайлбарлаж байгаа. Манай юу байгаа? Хамгийн эхлээд инфляц байгаа. Өнөөсөлт харин одоо бол 6.4% төрсөн. Тэгэхээр маш сайн. 6.4% тогтвортой явжвал зээлийн хүү буурах бүрэн болцоотой. Би бол арилжааны чанартай зээлийг ярьж байгаа. Энэ юуд холбоотой гэх нэгдүгээр одоо зээлийн хүү буурчлаа. Үүнийг дагаад бодлогын хүү буурна. Бодлогын хүү гэж ер нь юу гэдэг тайлбарлаад маш товчхон тайлбарлаж Монгол банкнаас гаргадаг. Энэ банк болон санхүүгийн байгууллагууд Монгол банкнаас авах зээл байгуул одоо тодорхой хэмжээний зээл байгуул тэр нь бодлогын хөвгүүдээр нэмэх нь 1%. 12%-аар одоо 11 болсон. Харин Төв банкны үнэт цаасыг худалдаж аваад аль эсвэл одоо илүүдсэн эргэлтэн орч чадаагүй мөнгө Төв банкнд байршуулдаг бол бодлогын хүнээс хасах нь 1%. 10% хөдөө байршуулна гэсэн үг байна. Үүнтэй шууд холбоотой байна. За тэгэнгүүт юу болох вэ гэхээр банкны их үүсвэр юу байгаа юм бэ? Банкуудын их үүсвэр бол хадгаламж, иргэдийн аж ахуйн хадгаламж. Иргэд аж ахуйн нэгжүүдэд хадгаламж, инфляциас өндөр одоо байж ич нөгөө хүн хадгалж шүү. Тэгвэл матарсан доор хийн шүү. Тэгэхээр одоо магадгүй 6% инфляцтай бай гэж бодъё. Тэгвэл одоо хадгаламжийн тодорхой 7% ч юм уу байж ич 8% байж ич хүн мөнгөө тэнд хадгална. За тэгэнгүүт нөгөө банкчин зээл гаргана. Тэр хөндлөөсөн мөнгөөр. Тэгэхээр тэр юугаа хадгаламжийн хүүнээс өндөр байж зээл гаргах шүү дээ. Яг л нөгөө банк дампуурч. Тэгээд 1-2% маржин хийх ёстой банкуд. Ингээ ойлгож байна холбоотой байгаа. Тэгэхээр хэрэг инфляцид суур нөхцөл нь өөрөө буурчвал зээлийн хүү буурах нөхцөл нь бүрэн бүртэн. Нэгт одоо дотоодын банкуд гэж байгаа. Хоёрдугаарт нөгөө нэг юу хүртээмж нэмэгдэнэ. Яг тэгвэл инфляцийг хамаартаагаар нөгөө бодлогын хүү буураад эхэлнэ. Бодлогын хөрөө буурчвал банкуд илүү актив Төв банкны үнэт цаас авахгүйгээр харин эсрэгээр одоо арилжааны болон хөрөнгө оруулалтын зээл болох ёстой.